Эрүүл мэндийн салбарт цахим үйлчилгээг хөгжүүлэн, эрүүл мэндийн мэдээллийн санг бүрдүүлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ авах үед таны өвчний түүх болон эмчилгээ оншилгоо, шинжилгээний мэдээллүүдийг эмч нарт дундын мэдээллийн системээс харагддаг болгоно. Ингэснээр эмчилгээний чанар дээшилж, зарим хэцүү мэдээллүүдийг цээжлэх эсвэл байнга биедээ авч явах шаардлагагүй болно гэсэн үг. Эрүүл мэндийн цахим мэдээлэл солилцооны системийг дүүргийн нэгдсэн эмнэлэг, амарч газар, төрөлдсөн эмнэлгүүдэд үе шаттайгаар нэвтрүүлнэ. Цахим эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд өрх дүүргийн эрүүл мэндийн төвийн e-health програм хангамжийг төрийн мэдээллийн хур системтэй холбоно. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бүрдүүлнэ. Дүүрэг бүрд нийгмийн эрүүл мэндийн төв байгуулна. Халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэн эрүүлжүүлэх аян өрнүүлнэ. Нийслэлийн 9 дүүргийн эмнэлгүүдэд эрэгтэйчүүдийн кабинет байгуулна. Эрүүл зохистой хооллолтыг дэмжих хөдөлгөөн өрнүүлнэ. Хүүхдийг осол гэмтлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлгүй ирээдүйн төлөө хамтдаа хөдөлгөөн аяныг үе шаттай зохион байгуулна. Нийслэлийн Монгол ардын намын хороо. Хотын хөгжилд хүчээ нэгтгэе.